Асинхрон 2 дугаар хичээлээр эмзэглэлийн итгэл зүйрийн талаар. За тэгэхээр эмзэглэлийн итгэл зүйр гэж юу вэ? Тэгэхээр шинэ байдлаас хэр хэмжээний энерги эцсийн бүтээгдэхүүн ялгарч байгааг нь тооцохын тулд эмзэглэлийн итгэл зүйрийг тооцдог. За тэгэхээр эмзэглэлийн итгэл зүйрийг хэмжих багж болол амьд организмын эмзэглэлийн түвшинг хэмжихэд үндэслэдэг бөгөөд хүчил төрөгч ба нүүрс хүчлийн түвшинг хэмждэг байгаад байгаа. За энэ дээр болохоор харуулж өгсөн байна. За тэгээд энэ юу хэлбэр юм хоолой нанометр шингэнтэй. За тэгээд хааж нээх кранттай энэ дээр ингээд. За тэгээд тэр юун дотор нь болохоор сод, калий гидроксид эсвэл натрийн гидроксид гэсэн үнцийг ашигладаг байна. За тэгээд амьсгалын коэффициентийг тооцохдоо болохоор энэ respiratory coefficient гэдэг энэ хөл томьёогоор тооцож байгаа. Өөрөөр хэлбэл хүчний солилцооны үр дүнд үүссэн нүүрс хүчлийн хэмжээг зарцуулсан хүчил төрөгчийн хэмжээнд харьцуулсан харьцааг бол амьсгалын коэффициент гэж нэрлэж байна. За тэгэхээр энэ дээр одоо 2024 оны СТ-ийн шалгалтын даалгаврыг оруулж өгсөн байна. Тэгэхээр та хэд энэ тэмцүүлсэн урвалын тэгшдэглээс амьсгалын коэффициентийг нь тооцоолоод бодоод үзээрэй. Тэгэхээр үүссэн нүүрс хүчлийнхийг харьцуулсан хүчил төрөгчийн хэмжээнд харьцуулахаар энд 6 тийм ээ. Тэгэхээр амьсгалын коэффициент нь 1 гарч байгаа гэсэн. За тэгвэл одоо дараагийн удаад бүгдээрээ энэ дээр болохоор тосны хүчил задарч байгаа урвалын тэгшдэглийг ашиглаад амьсгалын коэффициентийг нь тооцно гэж байна. Тэгэхээр энд бол 18 мол нүүрс хүчлийнхийг үүссэн. За зарцуулсан хүчил төрөгчийн хувьд бол 25.5 байна. За тэгэхээр одоо энийг харьцуулаад үзэхээр гарч байна. Тэгэхээр 0.7 коэффициент гарч байгаа гэсэн. За тэгээд ер нь бол одоо ингээд урвалын тэгшдэл нь байгаа тэмцүүлсэн байгаа тохиолдолд бол амьсгалын коэффициентийг тооцох нь хэлбэрхэн байна. За одоо жишээлбэл энэ палмитений хүчлийн томьёог ашиглаад амьсгалын коэффициентийг та бүхэн маань олоорой. Энд хэд байна вэ? Энэ зарцуулсан хэд байна вэ? Энийг тооцоод үзээрэй дэвтэр дээрээ. За тэгэхээр ерөнхийдөө бол нүүрс усны дээр болохоор 1 гардаг. За тосны хүчил дээр болохоор 0.7, уурга дээр болохоор 0.9 гараад байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө өөх тос уурга бол нүүрс төрөгчийн тооноос нүүрс төрөгчийн авах цөөн тооны хүчил төрөгчийн авах магаддаг. За өөх тосыг бол амьсгалын замын субстрат болгон ашиглах үед бол амьсгалын коэффициент 1-ээс бага байдаг учраас ашигласан хүчил төрөгчийн хэмжээ ялгарах нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээнээс үргэлж өндөр байдаг учраас ийм бага гардаг байна. За тэгэхээр респирометр гэдэг нөгөө амьсгалын итгэл зүйрийг тооцдог багж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ багжийг одоо ашиглаад амьсгалын итгэл зүйрийг яаж тооцох вэ гэдгийг бол та хэд өөрсдөө хийж үзнэ. За тэгээд туршилтыг хийхдээ бол энэ бичлэгийг хүрэн тавиад өгчээ. Тэгэхээр та бүхэн танилцаарай. За энэ дээр бол өөрчлөлт байгаа энэ дээр үрийг уруулсан байна, тийм ээ. За энэ бичлэгийг нь тавиад өгчвөл та яг энэ бичлэгийг үзэж агаад тэгээд уул ав дээр байгаа тэр туршилтаа өөрсдөө хийж үзнэ. Яг одоо бичлэгээ засаж аваад эхлээд одоо би яг аль нь дээр нь тоог нь яаж бол харж байгаа энэ туршилтыг бүгдээрээ хийж үзээрэй. За энэ бичлэгийг багш нь оруулаад яахгүй. За тэгээд энэ нөгөө уул авийн линкийг нь багш нь оруулаад өчнө. Тэгээд Улаанбаатар болон газрын самар бууртгийг сонгоод туршилтаа явуулаад үзнэ гэсэн үг. За тэгээд үрийн тоог нь 50 болгоод температурыг нь 35 дээр тавьж агаад эхлэх товчийг нь дарчна. Тэгээд үр дүн хэсэгт бол усны түвшний зөрүүг тооцоод одоо илгээхэд зөв буруу гэдэг нь бол гарч байгаа. За тэгээд нөгөө 3 дээжнийхээ амьсгалын хурдыг нь тооцож харьцуулаад үзнэ гэсэн үг. За тэгээд зураг дээр байгаа цонх руу ороод одоо энэ лөө орно гэсэн үг шүү дээ. Тестийг ажиллаад багш та илгээснээр энэ одоо тооцогдох юм аа.